Өмнөх хичээлээр 1-ээс 12 сарыг Японы хэлээр хэлээд сурсан бол за одоо өдрийг хэлж суръя. За 1-ээс 31-ний өдрийг юу гэж хэлэх вэ гэдээ хэлээд суръя. За тэгээд жоохон 31 хүртэл тоолох учраас жоохон цаг орж магадгүй шүү. За тэгээд хамгийн эхлээд мэдээж 1-ний өдөр байх нэ тий 1-ний өдөр. За 3 дугаар сарын 1 гэж хэлэх юм уу тий байх нэ. За 1-ний өдрийг Японы хэлээр цуйтачи гэж хэлэх нэ. Цуйтачи. За дээр нь ханзаараас оролцсон байгаа шүү. За бүгдээрээ хэлээд үзье. Цуйтачи. 2-ны өдөр фуцка. Фуцка. Хэлээд үзье. Фуцка. 3-ны өдрийг микка. Микка. Хэлээд үзье. Микка. 4-ний өдрийг ёкка. Ёкка. Хэлээд үзье. Ёкка. 5-ны өдрийг ицка. Ицка. Хэлээд үзье. Ицка. 6-ны өдрийг муйка. Муйка. Хэлээд үзье. Муйка. 7 нанока. Нанока. Хэлээд үзье. Нанока. 8-ны өдрийг ёока. Ёока. За ёока гэдэг нь 4-ний өдрөө тий. Ёока гэх юм бол 8 байх нь. Ёог уртаар дуудана гэсэн үг тий. Ёока. Хэлээд үзье. Ёока. 9-ний өдрийг коконока. Коконока. Хэлээд үзье. Коконока. 10-ны өдрийг тоока. Тоока. Хэлээд үзье. Тоока. За 1-ээс 10-ны өдөр маш өрмөц дуудлагатай тий. За тэгээд 11-ээс хойш болохоор бас дуудлага нь гайгүй болно гэсэн үг. За хэлээд үзье. 11 ничи. 11 ничи. Дагаад хэлээрэй. 11 ничи. 12 ничи. 12 ничи. 13 ничи. 13 ничи. Хэлээрэй. 14. 14. Хэлээд үзье. 14. 15. 15 ничи. 15 ничи. 16. 16 ничи. 16 ничи. 17 ничи. 17-ны өдөр юм тийм ээ. 17 ничи. 18 ничи. 18 ничи. Хэлээд үзье. 18 ничи. 19 ничи. 19 ничи. Хэлээд үзье. За 21 өрмөц хэлдэг байх нь хацка. Хацка. Хэлээд үзье. Хацка. За 20 ничи гэж бас яг хэлж болохын үед болно ойлголцсон. Гэхдээ зөв дуудлага нь хацка гэж хэлдэг байх нэ. Өрмөц байх нэ. Тийм ээ. Нэгний өдрийг 21 ничи. 21 ничи. Хэлээд үзье. 21 ничи. За 22-ны өдрийг 21 ничи. 21 ничи. Хэлээд үзье. 21 ничи. 23-ны өдрийг 23 ничи. 23 ничи. Хэлээд үзье. 23 ничи. 24-ний өдрийг 24. 24. Хэлээд үзье. 24. 25-ыг 25 ничи. 25 ничи. Хэлээд үзье. 25 ничи. 26 26 ничи. 26 ничи. Хэлээд үзье. 26 ничи. 27 27 ничи.
27日. хэлээд үзье. 27日. 28-ны өдрийг 28日. 28日. хэлээд үзье. 28日. 29-ыг 29日. 29日. хэлээд үзье. 29日. сайн байна. 30-ыг 30日. 30日. хэлээд үзье. 30日. 31-г 31日. 31日. хэлээд үзье. 31 日. За сайн бай. За ямар ч байсан 1-ээс 31 хүртэлх өдрийг тоолж үзлээ те. Тэгээ өмнөх хичээлээр сар оруулсан байгаа учраас за дараагийн хичээлээр би та хэдийн төрсөн өдрийг асууя. За тэгээд төрсөн өдрөө дараагийн хичээлээр хэлж сурья. Тэгээд өнөөдрийн хичээлээ маш сайн давтаарай. Хэрвээ Японы хэл үзэж байгаа бол сар өдрөө бол зөв хэлж сурах нь маш чухал шүү. За тэгээд өдрийн хувьд хэм бол 1-ээс 10 хүртэл маш өвөрмөц дуудахтай байгаа тийм ээ. Тийм учраас тэрийгээ заавал сайн чийжлээрэй. Тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.